Орос улбаны улсын бүс нутгууд зохион байгуулагдаж байгаа 5 тэнгисийн цом самбо бүхийн тэмцээний урьдчилсан шат Бурятад болж байна. Оросын 5 тэнгисийн эрэг дагуу хотууд болон байгаль нуртай холбоотой бөгөөд энэхүү спортын тэмцээн уламжлалт болон өргөжж байна. Тэмцээн Орос улбаны улсын Загас Агнуурыг амтлагийн ивэлд явагдаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 14-өөс 16-ны өдрүүд ФСК спортын төвд зохион байгуулагдаж байна. Манай залуу үе эрүүл чирэг байх ёстой. Эрүүл нийгмийн үндсэн спортчүүдээ самбо бол өөрөө маш сонирхолтой спортын төрөл юм. Оросын улбаны улсын олон бүс нутгийг хамарсан түгээмэл төрлийн дулааны урлаг. Тиймээс манай байгууллага самбо бүхийн спортыг залуу үе түгээн дэлгэрүүлж их нутагтай хайртай байх үзэл санааг төлөвшүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлж байна. Юуны өмнө тэмцээнд оролцож буй бүх тамирчдад амжилт хүсье. Энэ тэмцээнд Оросын улбаны улсын олон бүс нутгаас 200 орчим хүүхэд оролцож байгаа бөгөөд 3 дугаар сарын 15-нд аваргын төлөө өрсөлдөх болно. Эцэг эхчүүд хандж хэлэхэд хүү төрсөн бол эр хүн дайчин болох ёстой. Харин жинхэнэ дайчин болохын тулд залуу хүн тулааны урлагаар хичээлэх ёстой юм. 5 тэнгисийн цомын гол зорилтуудын нэг бол Оросын уламжлалт спортын нэг болох самбог түгээн дэлгэрүүлэх, залуучуудын эх орон сэтгэлгээг хөгжүүлэх явдал юм. Тэмцээн нийт 6 урьдчилсан шаттай байх бөгөөд эцсийн шатны тэмцээн Москва хотноо зохион байгуулагдана. Би өөрөө самбочи хүний хувьд Бурятын бүх самбочдын өмнөөс энэ тэмцээнийг дэмжсэн Рос Рыболовсто байгууллагад ялангуяа Илья Васильевич Шестаков болон Леонид Алексеевич нарт гүн талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэг бол зөвхөн самбо бүхийн төдийгүй нийт спортыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм. Та бүхэн шиг хүмүүсийн ачаарын спорт амьдрын оршин тогтнож хөгжиж байна. 5 тэнгисийн цом тэмцээний нээлтийн ёслол 3 дугаар сарын 15-нд ФСК спортын төвд болж өндөрлөлөө. Бурятын оршин суугчид спортын гайхалтай тулаануудыг үзэх боломжтой болж тэмцээн өрсөлдөөнтэй өрнөж байна. Бурят улсад үндэсний төслүүд хэрэгжиж эхэлснээс хойш 6 дахь жилдээ томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна. Эдгээр төслүүдийн хүрээнд Орос улбаны улсын холбооны төсвөөс 109 тэрбум рубль зарцуулжээ. Энэ хугацаанд шинэ зам гүүрүүд баригдаж, авто замуудыг засварласан, сургуулиудад 3 дугаар ээлжийн хичээлэлт үгүй болж, цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдсэн. Хотын нийтийн тээврийн парк шинжилэгдэжээ. Үндэсний төслүүдийн хүрээнд бид олон зам гүүрийг шинээр барьж засварласан. 22 шин цэцэрлэг, 9 шин сургууль байгуулж одоо 3 дугаар ээлжийн сургуульд бүрэн арилсан. Хотын нийтийн тээврийн парк шинжилэгдэж, трамвайнууд шинжлэгцээ. Эдгээр бодит үр дүнг манай хотын иргэд өдөр бүр мэдэрч ашиглаж байна. Үндэсний төслүүд болон Алт орнын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1500 гаруй хашаа нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, 92 шинэ эмнэлгийн байгууламж, 86 спортын төв баригдаж, 2 сая шод өрүүлжин орон сууц ашиглалтанд орж 178 соёлын байгууламж баригдан, 2000 гаруй километр автозам 117 гүүр засварлагджээ. Одоогоор Уда гол дээгүүр шинэ гүүр барих томоохон төсөл үргэлжилж байна. 2019 оноос хойш олон сорилт тулгарсан ч томоохон төслүүдэд хэрэгжүүлсээр ирсэн. Гүүр барих төсөв 2027 он хүртэл сунгагдсан. Гэхдээ энэ төсөл заавал хэрэгжинэ. 2027 он гэхэд гүүрийг бүрэн ажилтнад оруулнаа. Хэдийгээр цар тахал олон улсын эдийн засгийн хоригууд нөлөөлсөн ч Бурятын эдийн засаг өсөлттэй байж, үндсэн үзүүлэлтүүд эерэг үр дүн харууллаа. Зарим бүс нутагт хөрөнгө оруулагчдад татах таатай нөхцөл бүрдсэн. Одоогоор 22 аж ахуй нэгж, 11 нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна. Компаниудын нийт хөрөнгө оруулалт 52 тэрбум рубль хүрсэн. 632 ажлын байр бий болсон. Ойрын 3 жилийн дотор 4 шинэ үйлдвэр байгуулагдаж, 35 тэрбум рублийн хөрөнгө оруулалт орно. Шинээр 50000 ажлын байр бий болно. Бурятын гэмт хэргийн түвшин 13% буурч, хүүхэд өсвөр насныхны үйлдсэн зөрчил 38% багасжээ. Арх согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэгүүд мэдэгдэхүйц цөөрсөн байна. Аюулгүй хот ухаалаг хяналтын системийг нэвтрүүлснээр гэмт хэргийн түвшин багасхад голлох нөлөө үзүүлсэн. 900 гаруй хяналтын камер хууль сахиулах байгууллагуудтай холбогдсон. Хиймэл оюун ухааны элементүүдтэй хяналтын төхөөрөмжүүд нэмэгдэж, гэмт хэрэгтнийг таних боломж сайжирч байна. 2024 онд шинэ 5 жилийн төлөвлөгөө эхэлсэн бөгөөд үндэсний төслүүд 2030 он хүртэл хэрэгжинэ. Холбооны төсвөөс Бурятад 150 тэрбум рубль нэмж хуваарлжээ. Үндэсний төслүүдээс гадна бусад хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжинэ.
Санхүүжилт батлагдаж төсөл хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Одоо бид эдгээр төсөл хөтөлбөрүүдээс үр ашиг гарган авах ёстой юм а. Хот орон нутгийн захиргаа аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны үндсэн дээр урт хугацааны хөгжлийн стратеги хэрэгжүүлнэ. Более 2000 человек вовлечены. 2000 гаруй иргэн төсөл санаачлагыг хэлэлцэхэд оролцжээ. 2020 онд анхны нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж 1000 гаруй санал цуглуулж байж, санал өгсөн иргэдийн 70% санаачлагыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлжээ. Бурайдын ирээдүй хамтын хүчин чармаалтаар хөгжнө. Валентина Цыбикова, Сергей Медведев. Новости дня. Усть-Ордынскийн тойргийн датсан нь нутгийн иргэдийн хувьд онцгой ач холбогдолтой газар юм. Энэ сүмэн хід олон нийтийн хандвар баригдаж, оршин тогтнож байгаа гэж сүсэгтнүүд ярьж байна. Өнөөдөр энд ойр орчныг хөгжүүлэх шин санаанууд танилцуулагдлаа. Хуврагуудын амьдрах, сууц байрах, аялал жуулчлалын бүс байгуулах зэрэг төлөвлөгөө хэлэлцэгдэж байна. Энэ бол бясалгын төв болох боломжтой газар юм а. Төслийн загвар илүү энгийн бүтцтэй хэрэгжүүлэхэд хялбар хийгдсэн. Үүний дараа төлөөлөгчид хангаалгын нэрэмжэд үндэсний номын сан цэргийн анги нэгтгэлийн албан хаагчдтай уулзалт хийлээ. Манай Бурайдад тусгай медаль бий. Бурайдаас гаралтай альж бүс нутагт алба хааж буй цэргүүдэд мөн Бурайдын цэргийн ангиудад алба хааж буй хэн бүхэнд олгогддог ма. Неважно, кто из какой региона страны, но служит в наших воинских частях. А еще бойцам вручили благодарность. Үүний дараа төлөөлөгчид Усть-Ордынскийн гимназид зочилж сурагчдын хичээллэх орчиндөө танилцлаа. Эрхүүгийн амбан захирагч Игорь Кобзев, Бурайдын тэргүүн Алексей Циденовноор сурагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Договорились об обмене школьников двух регионов. Мы договорились с Алексеем Алексей Циденовтой ярилцаад сургуулийн шилдэг сурагчдыг Бурайдад аялалд явуулах талаар тохиролцлоо. Тэднийг Алексей Циденов хүлээж авч Бурайдын тухай танилцуулж түүх соёлын дурсгалт газруудыг үзүүлэх болно. Мөн бид Бурайдын шилдэг сурагчдыг эрхүүд хүлээн авч ижил хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна. Бид энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. сюда, в Иркутскую область, то же самое это сделать. Мы вот это сотрудничество будем дальше развивать. Первое впечатление это... Усть-Ордынскийн тойрогт авт зам ус зэвэршүүлэх байгууламж, олон нийтийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг дүүргэж байна. Өчигдөр бид Бурайд хэлний хөгжил хамгаалтыг дэмжих хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ ажлыг цаашид гүнзгийрүүлэн үргэлжлүүлэх болно. Энэ 7 дугаар анги хүртэл сурагчид Бурайд хэлээр хичээлдэг тул бид Бурайд хэлний сургалтын гарын авлага ном авчирсан. Сотрудничество будет углубляться только. Еще одна точка. Үйл ажиллагааны дараагийн зогсоол бол зөвлөлтийн талбай. Энд цагаан сарын баярын ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Өөр бүс нутгаас ирсэн хүмүүс баярт оролцож, Йохор бүжгийн наадам спортын тэмцээнүүд боллоо. В соревнованиях. Мы приехали Би Йохрын тэмцээнд оролцохоор ирсэн. Тайзан дээр бүжгээ бүжгэлчгээд дүнгээ хүлээж байна. Манай эрчүүд спортын тэмцээн уралдаанд өрсөлдөж байна. Амжилт хүсье. Хүн бүрт сагаалганы баярын мэнд хүргэе. Эрүүлийн амар амгалан, элбэг хангалуун байг. Что хотелось бы пожелать? в завершении визитов. Усть-Ордынская аль жилийн төгсгөлд Игорь Кобзев, Алексей Циденовнаар нийгмийн идэвхтэй иргэдийг шагналаа. Шагнал хүртсэн хүмүүсийн нэг нь Нукутск дүүргийн Шараты тосгоны оршин суугч сайн дурын ажилтан Галина Молотова байлаа. Молотова из села Шараты Нукутского района. Би идэвхтэй амьдралын байр суурьтай хүн. Миний хүүхдүүд, аж зээнэр маань жаргалтай, сайн сайхан амьдрахын төлөө хичээж ажиллах болно. Би бусдад туслаж, сайн үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно. Дарья Андреева, Константин Синицын, специально для программы «Новости». Нэгэн учрал бүх амьдралын ганц хайр алдарт яруу найрагч Андрей Вознесенский болон түүний онгод зохиолч Зоя Богуславская хоёр хамтдаа бараг 50 жил амьдарчээ. Тэрээр Андреийг утга зохиолын бүтээлүүдэд нь урамшуулж хамгийн хүндхэцүү мөчүүдэд нь хамт байж. Тухайлбал Никита Хрущевтай үүссэн зөрчилдөөн яруу найрагчийн амьдралын хамгийн сорилттой үеүүдийн нэг байсан бөгөөд жүжигч энэхүү үйл явдлаас эхэлнэ. Энэ бол хувь заяаг эргүүлсэн мөч. Энэ үйл явдал түүнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Жүжигт энэ мөчийг дүрссэн байгаа. Харин бодит амьдрал дээр тэр энэ тухай насан туршдаа дурсаж, намтартаа хүртэл бичсэн байдаг юм. Андрей Вознесенский зөвхөн сорилттой тулгарсангүй. Харин ч утга зохиолын ертөнцид ялал байгуулсан хүн юм. Анхны шүлгүүдэн сонинд хэвлэгдэж, уран бүтээл нь танигдж эхлэхэд хайртай хань нь хамт байжээ. Всего одну строчку попросили исправить.
Авторы спектакля 90% хайр жүжигэн зохиолчид Вознесенский, Богуславская нар бодит амьдралаас сэтгүүлсэн ч тэдний нэрийг шууд ашигласангүй. Гол дөрүүдийг яруу найрагч ба онгод гэж нэрлсэн нь тэдний харилцааны мөн чанарыг илүү тодтогчээ. поэт и муза. Би яг Зоя Богуславскаяг төрслөөгүй. Харин өөрийнхөө онгодынхын дүрийг амьлуулсан. Жүжигт бид өөрсдийн онцгой тайлбар, үзэл санааг шингээсэн. Несмотря на то, что Жүжиг бодит үйл явдлаас сэтгүүлсэн ч найруулагчид түүнийг яг намтарчилсан бүтээл болгох зорилгогүй байсан. Харин гол зорилго нь урт удаан аз жаргалтай харилцааны нууцыг олж мэдэх явдал байлаа. жизни людей. Би өдөр бүр өөрөөсөө нэг л асуултыг асууж байсан. Эдгээр хүмүүсийн хайр, харилцааны нууц нь юу вэ? Андрей Андреевич, Зоя Борисовна тэднийг бүрэн ойлгох хамааргүй. Гэхдээ тэдний дотор онцгой хүч чадал, амьдралын гэгээлэг өнгө, тасралтгүй сониучсан, урам зориг нуугдж байгааг нь мэдрэгдсэн. Какой-то невероятный интерес к жизни. Сама Зоя Богуславская, Өнгөрсөн жил 100 насны огоо тэмдэглэсэн Зоя Богуславская жүжигийн зохиолчдод зөвлөгөө өгч түүхийг илүү үнэн боддоор дүрслэхэд тусалжээ. Жүжигийн нээлтийн үеэр Москва хотын Вознесенскийн төвийн удирдлагууд хүрэлцэн ирэх юм а. специально для программы «Новости». День защиты прав потребителей. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр нь хүн бүрт хамаатай нийтийн баяр гэж мэргэжилтнүүд үздэг. Учир нь хүн бүр ямар нэг байдлаар хэрэглэгчийн байр суурьнд байдаг. Гэвч зарим тохиолдолд эргээд чанаргүй бараа худалдан авах, эсвэл төлбөрөө төлсөн ч үйлчилгээгээ зохих ёсоор нь аваагүй байх асуудалтай тулгардаг юм. Ийм үед хүмүүс хуулийн дагуу эрхээ хамгаалах нь тэмч амар биш байдаг тул Орос улсын Роспотребнадзор байгууллага туслалцаа үзүүлдэг. Өнгөрсөн онд өвөр байгалыг хязгаардах Роспотребнадзор салбарт 2325 хэрэглэгчийн өргөдөл ирсэн байна. 2325 забайкальцев. Манайд ирдэг өргөдлийн ихэнх нь орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт хамаардаг. Үүнд халаалт, усан хангамж, хог хаягдлын менежмент зэрэг асуудлууд багтана. Также в топе. Мөн хамгийн их гомдол ирдэг салбаруудын нэг нь харилцаа холбоо, санхүү ахуйн үйлчилгээ тээвэр юм. Худалдааны салбарын өргөдөлж баггүй хувийг эзэлдэг бөгөөд цахим худалдаатай холбоотой гомдол сүүлийн үед нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч худалдаачид хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой бөгөөд үүнийг Роспотребнадзор хянан шалгадаг байна. Өнгөрсөн онд тус байгууллагын мэргэжилтнүүд 800 гаруй аж ахуйн нэгж худалдааны зэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын нэг гол шалгуур нь шудраг тэмдэглэгээ системийн шаардлагыг хангаж байгаа эсэх юм. Системе честный знак. Би саяхан Борзын хотод шалгалтаар ажиллалаа. Худалдаачид хууль ёсны дагуу ажиллаж, системд бүртгэлтэй байсан ч зарим бүтээгдэхүүн шудраг тэмдэглэгээ системийн зөрчил илэрсэн. Энэ тухайн бараан QR код нь эцсийн эзэмшигчид бүртгэгдээгүй байсныг харуулж байна. На такой товар Ийм төрлийн зөрчилтэй барааг шууд хуран авдаг. 2024 оны 2 дугаар сараас эхлэн энэ төрлийн зөрчилд ногдуулах торгуул 10 дахин нэмэгдсэн. Жишээлбэл өмнө нь нэг ширхэг тэмдэглээгүй тамхины хайрцаг илэрсэн тохиолдолд 30 мянган рублийн торгуул ногдуулдаг байсан бол одоо 300 мянган рубль болж өссөн байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал зөвхөн Роспотребнадзорын хяналтад байдаггүй. Чита хотын хэрэглэгчийн зах зээлийн удирдлагын газар ч хэрэглэгчдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхэд тусалдаг. Чита хотын иргэдийн гомдлын бар хагас нь хүнсний бус барааны худалдаатай холбоотой зөрчил байдаг. продовольственными товарами. Иргэдийн гомдол ихэвчлэн нэхмэл, оёмл бүтээгдэхүүн, носон идэл, ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас, компьютер, тоног төхөөрөмж зэрэг бараатай холбоотой байдаг. Манай хэлтсийн гол зорилго бол маргааныг шүүхээс өмнө шийдвэрлэх явдал юм. Иргэд ихэвчлэн хууль эрх зүйн мэдлэггүй байдаг тул худалдагчтай маргаан үсэх үед яах ёстойгоо мэддэггүй. Эцэст нь шүүхт хандхаас өөр аргагүй болох нь бий. Часто удаются такие. Олон тохиолдолд маргааныг шүүхэд хүргэлгүй талууд харилцан ойлголцож шийдвэрлэх боломжтой байдаг. Гэхдээ заримдаа шүүхийн шийдвэр гаргах нь эрхээ хамгаалах цорын ганц гарц болдог. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан Чита хотын зах зээлийн мэргэжилтнүүд гудамжинд гарч иргэдтэй шууд харилцдаг. Би ийм асуудалтай тулгарч байгаагүй. Ганц ч удаа эрхээ хамгаалж байсангүй юу? Үгүй, тэгж үзээгүй. Энэ таны эрхийг хамгаалах хуулийн талаар мэдлэгтэй гараа авлага. Асуудал гарвал манайхтай холбоо бариарай. Их баярлалаа. Би саяхан интернетээр гудас сахисан юм аа. Гэтэл хүргэлтээр ирсэн бараан заасан хэмжээс өөр байсан. Савлгаан дээр хоёр өөр шошго байлаа. Нэг нь зөв хэмжээтэй, нөгөө нь буруу. Худалдагч гэртээ очиж шалгаарай гэсэн боловч матрасыг дийлэхэд томцсон байсан бөгөөд буцаагаад асуудал үүссэн. Аз улхад хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн мэргэжилтүүд надад
эрхээ хамгаалахад тусалж асуудлыг шийдвэрлэж чадсан. Помогли в отстаивании прав. Баримт бичиг гэрэл зураг захидал бүгд түүхийн нэгэн хэсэг. Якутын түүхэн паркт хэд хэдэн талбайд үзэгчид баримт бичгийн сэргээн засварлалтын талаар зөвлөгөө авч архивын ажилтнуудаас асуулт асууж интерактив тоглоомд оролцлоо. Орчин үеийн залуус өнгөрсөн түүхээ мартаж байна. Бид тухайн үеийн түүхийг санаж, үргэлж эргэн дурсах хэрэгтэй. Би одоо Преображенскийн сүмийн дүрслэлийг эвлүүлж байна. Үнэхээр сонирхолтой гайхалтай тоглоом. Якутын үндэсний архив нь олон үеийн амьдрал, хөдөлмөрийн тодорхой түүхийг хадгалж байдаг. Одоогоор тус архивт 1.5 сая гаруй баримт бичиг хадгалагдаж байгаа бөгөөд багахан хэсгийг энэхүү үзэсгэлэн дэлгэн харууллаа. Тухайлбал 1649 онд гар бичмлэр зурсан Якутскотын цайзын газрын зураг олонний анхаарлыг татлаа. Архивын ажилтнууд цаасан суурьтай баримт бичгийг хадгалах нь хамгийн найдвартай арга гэж үздэг. Энэ мэдээллийн хадгалалтын хэлбэрийг шалгарсан, батлагдсан арга гэж үзэж болно. Тухайлбал 1649 оноос хойш хадгалагдаж ирсэн энэхүү баримт бичиг одоо хүртэл маш сайн нөхцөлд хадгалаастай байна. Олон хүн архивыг зүгээр л хуучин цаг хадгалдаг газар гэж ойлгодог. Гэвч бодит байдлаар архив бол орчин үеийн мэдээллийн төвүүд юм. Энд баримт бичгүүдийг захимжуулж, сэргээн засварлаж, судалгаа явуулдаг. Манай сурвалжлах баг хуучин цаасыг сэргээн засварлах үйл явцыг өөрсдөө туршиж үзэх боломжтой байлаа. Эхлээд чихтэй цавуугаар цаасны ирэмгийг зөөлрүүлж, Япон сэргээн засварлалтын цаас наах ёстой. Би цаваа авч илүүдлийг арилгаж байна. Ижил аргаар хоёр талд нь засвархийн, ингэснээр хуучин баримтыг бүрэн сэргээнэ. Сэргээн засварлалт бол нарийн төвөгтэй ажил. Урагдсан хуудсууд бүдгэрсэн бих, бусад гэмтэл зэрэг нь онцгой анхаарал тусгай технологи шаардна. Энд зөвхөн албан баримтуудыг биш мөн хуучин сонины дугааруудыг ч сэргээн засварладаг. Би 50 орчим ном сонины хавцсны сэргээн засварлалт хийсэн. Үүнд КМ, Эдер, коммунист, социалист Якут зэрэг хуучны сонингууд багтсан. Архивын 7 хоног бол түүхийг хамгаалахад баримт бичиг ямар чухал үүрэгтэйг ойлгуулах онцгой боломж юм. Учир нь архивын баримтууд өнгөрснийг өгүүлээ зогсохгүй, ирээдүйн хойч үед үнэн бодит мэдээлэл үлдээдэг үн төв юм. Цэрэндашийн сэлэнг бол дэлхийд дахин тэрэнд болсон зүймэл даав урлалыг Монголд анх удаа нэвтрүүлж тусламж дэмжлэг шаардлагатай байгаа олон эмэгтэйг ажлын байртай болгосон хатагтай юм а. Тэрээр 2004 онд зүймэл даав урлалын төвөө үүсгэн байгуулж Монголд энэ урлалыг хөгжүүлэн олон нийтэд ашиг тусыг нь таниулж үүгээрээ дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд чиглэсэн сургалт явуулдаг. Бүсгүйчүүд байгаль дээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, юмхнаар юм хийх арга ухаанд суралцсан гэрээрээ хийх ажилтай болсон. Гол онцлог гэх юм бол ерөнхийдөө даавуу торгоны өөц болон гарын дорх материал байгаа хуучин хувцастай ашиглахгүй байгаа материалыг одоо ашиглаад төрөл бүрийн гэр ахуй бэлэг дурсгалын зүйлс хийж байгаа. Хүмүүс бол энэ гар урлаг гэдгийг бол нэлээд сайн ойлгодог. Тэгээд жуулчид олон орны хүмүүс ирдэг. Тэгээд ихэнх нь бол манай Монгол үндэсний сайхан нүүдэлчин хав харуулсантай одоо Монгол гэр тэгээд бас нөгөө одоо манай нүүдэлчин ард түмэн маань юу хэрэгжилж идэмсэж юу хэрэгжилж исэн тэр бүх одоо бүтээгдэхүүнтэй бид нэр тусгай хичээдэг учраас манай бүтээлүүд маань маш их өөрмөц юм гардаг. Тус төв нь Америкийн нэгдсэн улс, Их Британи, Япон улсын зүймэл даавуу урлал, гар урлалын олон улсын байгууллагуудтай хамтран энэ төрлийн урлалыг хөгжүүлэхэд туршлага солилцсон ажилтгаа. Зүймэл даавуу урлалын төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд 4,000 гаруй эмэгтэйчүүдэд сургалт явуулж, нийгэм тустай олон талт ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр байна. Тор болчдаг, байгаль дээлтэй ийм тор болчдаг. Ийм сайхан бүтээлийг бид нар одоо ингээд нийтдээ одоо бараг 20-30 мянган хийсэн байна. Тэгээ энэ манай хийдэг бүтээгдэхүүнүүд маань ерөнхийдөө энэ хөгжлийн бэрхшээлтэй үр толгоос зорилтууд бүлгийн эмэгтэйчүүд хийдэг яруу онцлогтой. Хүмүүс эмэгтэйчүүдийн өрхөө хоолойг нэмэгдүүлдэгээр онцлогтой. Тэгээд энэ үе соёлыг харуулах те энэ бүтээлүүдийг бас дэлхийн түвшинд одоо гаргахыг хичээгээд ингээд явж байна. Тэгээд та нар манай энэ урлангаар зочилж те энэ бас эмэгтэйчүүдийг дэмжээрэй гэдгийг бас хүсье. Тэгээд энэ гоё гоёмсог энэ дахин автагдчихгүй бүтээлүүдийг сонирхороо гэж уриалъя.
Зүймэл даавар урлалын төв нь 2024 онд 20 жилийнхээ ойгоор Монгол брэндээ гадаадад танилцуулах үүднээс том бүтээлийг хийсэн байна. 6 метр орчим 6,000 зүүдэлтэй үлзийг бүтээхэд 21 аймгийн уран бүсгүйчүүд оролцжээ. Мөн 10 орны зүймэл даавар урлаач эмэгтэйчүүдгээд нийт 70 гаруй эмэгтэйн хөдөлмөрөөр бүтсэн байна. Уг бүтээлээ дэлхийд дахинд хүргэж Гиннесийн амжилтын номд удахгүй бүртгүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа зүймэл даавар урлалын төвийг үүсгэн байгуулагч Сэлэнг хэлж байлаа. Олдохын чанцалд улам Евгений Павлов, Iced Global. Монголын хавар зуны жуулчны улирал Бүргэдийн баяраар нээлттэй хийлээ. Бүргдээр анхих эртний уламжлал нь ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын өвдөг бүртгэлтэй. Олон улсаас жуулчдыг татдаг энэхүү баяраар Тэнгэрийн анчтыг харж болно. За тийм улс орны баяр энэ жил бол бүр онцлогтой. Казахстан, Кыргызстан улсуудаас бас одоо бүргэдчин одоо энэ анчид ирж бас оролцож байгаараа онцлог. Баярт казак үндэстнүүд амьдардаг Баяулгийн аймгаас олон 10 бүргэдч иржээ. Тэдний нэг бол үед амжсан анчин Бигтад юм а. Тэр таслыг химээх нэртэй 3 настай бүргэдтэйгээ иржээ. Энэ бүргэдчин бас бол одоо 6 өнөг барьж. Өнөө болоход энэ баян үед нь хэдий бүргэдч байна вэ? Баян үеийн хэмжээгээр 200 хэд байгаа бах. Намны пятилетний орел. Миний гарт байгаа бүргэд бол 5 настай. Энэ шивэн бол өнөөдрийн баярын бэлгэд тэмдэг юм. Олон улсын статустай энэ баярын амьтын баяр төдөөгийн Монголын казакуудын үндэсний соёлын баяр юм. Казахов. Үнэг юм алга. Ааха. Юугаар ойсон юм бэ? Үнэг. Эндээс авсан. Гүй, өөрт. Ээж ож өгсөн. Ээж ож өгсөн. Энэ манай хүү Руслан. За. Аслан. За. Жансуу. Хуу хоттой хүн болсон. Хотын хүн тий бүгдээрээ Улаанбаатар хотод байна. Казах хөвтэй юм. Манай охтод казакаар ярина. Казахстан сөйлемээс Америкт хоёлоороос гутал болсон. Бүргэдийн баярт ирсэн гадаадын зочдын дунд хөгжимчин Игор Ким байла. Тэрээр өөрийгөө Сахалинаас гаралтай Солонгос бүрээд ирлээ эзгэж танилцуулсан юм а. Надад Монгол бүрээд энэ соёл сонирхолтой байдаг. Тийм болохоор өмнөд Солонгосоос ирээд хэсэг хугацаанд энд амьдрахаар шийдсэн юм. Монголоор та сайн ярьж байна шүү дээ. Жаахан л ярьдаг. Бурайд хэлний суур мэдлэг маань тусалдаг юм. Бурайд хэлийг би өөрөө сурсан. Все это экзотика, все это очень интересно. Я от этого кайфую. Балапан өндөлдөг штэ тий. Тэрийг одоо бол тэнгэрт тавина тэр. 5 жил бариад. Батдалай Багдаев, Евгений Павлов, Олдохын чанцалт улам Iced Global. Это деревня Наньшань. Энэ бол Наньшань тосхон Хятадын өмнөд хэсэгт орших Гуанду мужийн нутаг юм. Энэ тосхон Ингээ бүжгийн үлгийн нутаг. Мэн гүрний үеэс үүсэлтэй энэ бүжиг нь эртнээс Хятадын уламжлалт баяруудын үеэр өргөн дэлгэр тоглогддог байжээ. Хятадын дуурин урлаг бүжгийн хөдөлгөөн уушугийн өрмөс хослолтой ирч хүчтэй энэ бүжиг 2006 онд Хятадын төрийн түвшний бит бус соёлын өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгджээ. Чен Лайфа бол Пүнийн Ингээ бүжгийн гол үндэслэгчдийн нэг юм. Тэрээр 18 наснаас эхлэн энэ бүжгээр хичээлж, одоо өөрөө хүүхдүүдэд зааж Наньшань Ингээ бүжгийн багийг удирддаг. 2017 онд Чен Лайфа Ингээ бүжгийг орон нутгийн сургуулиудад түгээн дэлгэрүүлэхээр шийдэж хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Нэгэн үе залуучууд ингээ бүжигт сонирхох нь багасч сургуулаа төгсөнгөч ажил, бизнес рүү хөшүүрдэг болсон. Би хүмүүсийг багад нь ингээ бүжигт орлуулахыг хүсдэг. 100 хүүхдээс 10 бүжгийн багт нэгдэж уламжлалыг үргэлжлүүлбэл асар том амжилт юм а.
Местные жители называют... Да ингэ буюу ингэ бүжгийн тоглолтыг нутгийн иргэд онцгойлон дууддаг. Да гэдэг нь гартаа барьдаг модоор цохих хөдөлгөөнийг илэрхийлдэг бөгөөд энэ нь уг бүжгийн гол хэсэг болдог байна. центральным. Бид биеийн тамирын хичээлдээ ингэ бүжгийн тоглоомын элементүүдийг нэгтгсэн. Хүүхдүүд зураг зурах хичээлдээрээ ингэ хэв маягийн нүур хувиргалт хийхийг суралцаж, харин хөгжмийн хичээлдэр цан, бөмбөр тоглож, бүжгээ хөгжмийн хэмнэлтэд хослуулдаг. Обучение танцу... Ингэ бүжгийн сургуульд хүүхдүүдэд бие бэлдрийн төсвөр төвчээр хэмнэл мэдрэх чадвар өөртөө итгэх итгэл суулгахад тусалдаг гэж багш Чен онцолж байна. Түүний хүчин чармаалтаар Наншань ингэ бүжгийн баг уламжлалт зөвхөн эрчүүд зөвхөн нутгийн оршин суугчид бүжиглэх ёстой гэсэн хязгаарлалтыг хаалж бүх нутгийн бүжиг болгон хувиргажээ. Ингэ бүжиг бол өв соёлыг залуу үед өвлүүлэх гүүр болон үргэлжилсээр байна. Могут все желающие. Танбо, Сиджитиен.